Оройн төрөг үзэгчтэй Монголын мэдээ агентлаг цагийн хүрд мэдээллийн хөтөлбөрийн пүрэв гарагийн дугаараар үзүүлэхэд бэлэн боллоо. Хүлээн авна уу. Уур амьсгалын өөрчлөлтийн тухай ерөнхийлөгчийн зарилгийг байгаль орчны яамд гардуулан өглөө. Баялагын сангийн хууль батлагдчихвал олсон мөнгөө нийтэд тараагаад суух биш ирээдүйд зориулсан өвийг хоримтлуулна. Нийслэлчүүд шинэ оны 4-р сараас ухаалаг автобусаар зорчино. Энэ тухай өнөөдрийн сэдвээр ярилцлаа. Хэлийн бомбууд өөрсдөө виз олгодог болжээ. Нийслэлийн иргэд газар өмчлөх боломжоо бүрэн ашиглаж чадахгүй байна. Ховд аймгийн малчдын 88% нь ноосны урамшууллын мөнгө авч чадахгүй байна. Зайсангийн орон сууцны ихэнх барилга бохирын асуудлаа бүрэн шийдэж чадаагүй байна. Одоо дэлгэрэнгүй мэдээллийг хүлээн авна уу. 2013 онд дэлхийн нийтийн хамгийн их нүүрс хүчний хийг байгаль орчинд ялгаруулжээ. Үүний улмаас озоны давхар хятадын нутгийг 3 дахин нийлүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй цоороод байна. Байгаль орчны асуудал дангараа бус хамтаран шийдэх асуудал болдог. Иймд Монгол улсын ерөнхийлөгч уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахын тулд засгийн газар юун дээр анхаарч ажиллахыг тусгасан зарил гаргаж, энэ зарилгийг өнөөдөр байгаль орчин ногоон хөгжлийн яамны удирдлагад гардуулан өглөө. Сүүлийн 130 жилийн хугацаанд дэлхийн дулаар л ойролцоогоор 1 хэмээр дулаараад байгаа нь сүүлийн 1000 жил тохиолдож байгаагүй огцом өөрчлөлт гэж эрдэмтэд тогтоожээ. Манай орны хувьд 1940 оноос хойш 2 хэмээр дулаарсан нь дэлхийн дунджаас 3 дахин өндөр үзүүлэлт юм байна. Тэмж учраас ерөнхийлөгч хэлбэгдорж нэгдсэн үндэсний байгууллага болон олон улсын олон хурал чуулган дээр тодорхой санал санаачлага дэвшүүлсээр ирсэн. Хөлөмжийн хийн бохирдолгүй байгаль дээлтэй үйлдвэрлэлийг дэмжиж, цөлжилтийг бууруулахад засгийн газар аж ахуй нэгж бүх нийтийн оролцоог хангаж ажиллахыг энэ зарилгатан тусгажээ. Монгол улс бол бусад оронд үлгэр дуурайл үзүүлээд үнэхээр энэ дэлхийн дулаарлын эсрэг тэмцэлд хувь нэмрээ оруулаад энэ эерийг одоо сайн үлгэр жишээ үзүүлж чадах юм бол бас бусдад сайн нэрийг авчирна. Тэгээд энэ талаар явуулж байгаа бодлогыг ч гэсэн бас гадаад улс орнууд бол үнэхээр үнэлж байгаа. Монгол улсын ерөнхийлөгч бол Жанараад дэлхийн одоо манлайлагч болсон. Одоо энэ жилигт бол оюун сайд маань нэгдсэн үндэсний байгууллагын байгаль орчин ассамблеийн дараагаар сонгогдсон 2 жил ажиллана. Үр дагавар нь юу юм бэ гэхээр ер нь хуурайшилт, сүлжил, бэлчээрийн талхлалт, за мөнх цэвдэг бас тодорхой хэмжээгээр тисч эхэлж байгаа юм судалгаанууд байгаа. Дээрээс нь мөнх цастаа уулын цас ч гэсэн нэлээд эрчимтэй хайлж байгаа. Мэдээж энэ уур амьсгалын өөрчлөлтийн асуудал сүүлийн 20 жил за нэг дээд нь 30 жил яригдчихэж байгаа. Тэгэхээр судалгаа хэмжилт одоо нарийн бас ерөнхийлөгчийн зарилгад орсон байгаа энэ судалгаанууд их чухал байгаа. Манай улсын хувьд усны нөөцийг зөв зөвхөстэй ашиглах, агаарын бохирдлыг бууруулахын тулд сэргээгдэх эрчим хүчийг төлхөө нэмтрүүлэх, бэлчээрийг цөлжилтөөс хамгаалах зэрэг арга хэмжээг яралт авах хэрэгтэй байна. Бэлчээрийн даас хэтэрж цөлжилт үүсэж байгаа дээр ямар арга хэмжээ авч болох талаар ерөнхийлөгчийн зөвлөх саналаа хэллээ. Бэлчээр сүртгснийхэн татврын тавьдаг болох хэрэгтэй. Ингэж байж энэ байгаль дэлхий чинь өөрөө ургамлын бүрхүүлээрээ одоо бүрхэгдэж. Ургамлаар бүрхэгдэхээр яах вэ? Чийг алдалтанд баг болно. Тэрнийх нь одоо хөрсөн сайн болно. Баяжчин ингээд одоо экосистемийн одоо хуучны сайхан систем маань бий болж бүрднэ. Ийм учраас бид нар бол нэг талдаа одоо мал өсөөд сайн болоод байна гэдэг боловч нөгөө талдаа мэрэгжлийн хүний нүдээр харахад бол байгалаа одоо улам устгаад байна. Уламжлалт нүүдлийн мал аж ахуйтай манай орны хувьд дээрх арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд хууль эрхэлсэн орчин тодорхойгүй саад бэрхшээл их байгаач хэрвээ одоо л арга хэмжээ авахгүй бол байдал улам дордно гэдгийг хэлж байлаа. Хэрвээ цаашдаа дэлхийн нийтээр дөрвтэй арга хэмжээ авахгүй бол энэ зууны төгсгөл их дэлхийн агаарын температур 3-5 хэмээр дулаарч болзошгүй юм байна. 2030 он гэхэд хөлөмжийн хийг 50 хүртэл хуваар бууруулах шаардлагатайг эрдэмтэд тооцоолжээ. Ерөнхийлөгч хэлбэгдорж энэ сарын 23-нд Нью-Йорк хотод болох уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх нэгдсэн үндэсний байгууллагын уулзалтанд оролцож тулгамдж байгаа асуудал авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулна. Улсын хурлаас баталсан хэлийн бомбын тухай хууль энэ оны 4-р сараас хэрэгжиж эхэлсэн. Хуулийн хүрээнд хил хамгаалах ерөнхий газрын хэлийн шалган нэвтрүүлэх албаны зарим чиг үүрэг гадаадын иргэн харьяалтын асуудал эрхлэх газарт шилжиж, иргэний харьяалт шилжилт хөдөлгөөний газар болсон. Тэгвэл энэ байгууллагын үйл ажиллагаа хэлийн бомбын тухай хуулийн хэрэгжилттэй улсын хурлын хууль зүйн байнгын хорооны гишүүдийн төлөөлөл танилцлаа.
Монгол улсад өнөөдрийн байдлаар 116 орны нийт 44 мянган гаруй гадаад иргэн оршин сууж байна. Эдгээрийн ихэнх нь улирлын чанартай зам гүр барилгын салбарт хөдөлмөр эрхэлдэг. 2013 онд Монгол улсад оршин суух зөвшөөрлийн хугацааг хэтрүүлсэн, Монгол улсад ирсэн зорилгоос өөр үйл ажиллагаа явуулсан, эрх бүхий байгууллагын зөвшөөрлгүй хөдөлмөр эрхэлсэн зэрэг үндслээр нийт 1700 гаруй гадны иргэнийг албатан нутаг буцааж холбогдох хууль тогтоомж зөрчсөн аж ахуйн нэгж байгууллагад 1.8 тэрбум төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч ажилласан байна. Монгол Улсын хил зөрчил, иргэн хэлний зөрчил, за баримтчгийн зөрчил 5300, улсын хил эрхийг төлөвлөсөн 5 орны 181 иргэнийг илрүүлэн саатуулж холбогдох хуулийн дагуу шийдвэрлэсэн. За энэ илрүүлсэн зөрчил 13 онтой харьцуулахад 1% буурсан байна. 2013 онд Монгол улсын хилээр нийт 2 сая гаруй гадаад иргэн хил нэвтэрсэн байна. Үүнээс Америкийн нэгдсэн улсаас 16 мянга, Бүгд найрамдах Хятад ард улсаас 200 мянга, Бүгд найрамдах Солонгос улсаас 46 мянга гаруй иргэн байна. Хилийн бомбын тухай хууль батлагдсанаар хууль эрх зүйн орчинд сайжирсан ч зарим засах хэрэгтэй зүйл байгааг албаныхан сануулж байна. Үйл ажиллагаа явуулж байгаа бүтэц зохион байгуулалт үйл ажиллагаа маань зөвхөн гадаадын иргэд рүү чиглээгүй. Өнөөдөр улсын хилээр орж ирж байгаа Монгол улсын иргэд болон гадаадын иргэд хариалгүй хүний асуудлыг шийдвэрлэж байгаа учраас энэ гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулинд байж байгаа зохицуулалт маань үндсэндээ логикийн хувьд болон зохион байгуулалтын хувьд бол боломжгүй болсон. Иймд учраас манай байгууллагын зүгээс Монгол улсад орох гарах тухай хуулийн төслийг боловсруулад ингээд хууль зүйн яамд хүргүүлэхээр ингээд ажиллаж байна. Энэ салбарт орчин үеийн техник технологийн шийдлийг ашиглан улсын хилээр зорчигч тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх, Монгол улсад зорчих, оршин суух гадаадын иргэдэд үзүүлэх үйлчилгээ, эдгээр тавигдах хяналтын тогтолцоог боломжсонгуй болгохоор шинжилгээг эхлүүлээд байна. Жишээлбэл хилийн бомбын тухай хууль хэрэгжснээр хилийн бомбууд өөрсдөө виз олгодог болсон байна. Хилийн бомб болон одоо бүсийн газруудад виз олох үйлчилгээний эрх шилжснээр бол төв дээрх одоо виз олголтын тоо бол харьцангуй бол багасч, орон нутагт виз олголтын тоо бол харьцангуй нэмэгцээ. 2014 онд бол 35 мянга гаруй иргэдэд бол визний зөвшөөрөл олгож, за 2014 оныхоос 6 мянга гаруйгаар бага буюу төв дээр бол 14 мянга гаруй виз олгосон. За орон нутагт бол харин 3800 орчим визийг бол хилийн бомб төр бол олгож ажилласан юм үзүүлэлттэй ажиллаж байна. Шинжлэлийн өрөөнд мөн Бүгд найрамдах Солонгос улсын олон улсын хамтын ажиллагааны Койко байгууллагын буцалтгүй тусламжаар эх сарын дундуур гэхэд буян тухай бомтод Монгол улсын иргэд хурууны хийгээ уншуулад хил нэвтрэх технологиг суурилуулна. Цаашид замын үүд гашуун сухатад жин технологиг нэвтрүүлэх юм байна. Хууль зүйн байнгын хорооныхон мөн хил хамгаалах ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцлаа. Хууль зүйн салбарын шинжлэх хүрээнд хил хамгаалах байгууллагын бүтэц зохион байгуулалт оновчтой болж бас техник хэрэгсэл сайжирч дэлхийн түвшинд хүрсэн гэдгийг тус байгууллагынхан танилцуулж байсан юм аа. Монгол улсын дархан хилийг манаж төвөөс алслагдсан анги нэгтгэлийнхэн мэдээлэл өөр хоорондоо интернетээр дамжуулдаг болсон. Энэ бол хамгийн түрүүнд хийгдсэн бодиттой өөрчлөлт. Үүнээс гадна хилийн анги отрядууд онлайн сүлжээгээр холбогдож цахим хурал хийдэг болсон байна. Ингэснээр хилийн нөхцөл байдалтай холбоотой шийдвэрүүдийг тэр дор нь гаргах мөн цахим сургалтыг зохион байгуулдаг болжээ. Бодлын тухай хуулийг шийдэхээс хойш хугацаанд улсын хилээр гадаадаас хад амьд нэвтрүүлгийг заасан нэг удаагийн үйлдэлийг мөн ангийн бүрийн сум 600 шиг байгалийн үнэт чулуу, гайлын дотроос зайлшгүй хил нэвтрүүлсэн сурагчийн дөрөв товс гэж мэт нийтдээ 258 сая төгрөгтэй холбогдох бичлэгүүдийг хилийн тагнуулын хүч хэрэгслээр илрүүлэн саатуулж хуулийн дагуу шийдвэрлэсэн. Хоёр том их гүрэн байгаа. Энтэйг харьцахын тулд бас хилийн олон үйлчлэгээ байдаг. Хилээр гарах иргэдийн зорчих явдал ихсэж байгаа. Одоо Оросын албаны улстай бол визгүй боллоо. Энэ одоо хилийн бомбын тухай хууль бол яг цагаа болж батлагджээ. Цахим сүлжээнд холбогдсноос гадна жилийн 12 сая төгрөгийн төлбөртэйгээр Google компаниас хилийн байдлаа сансраас 3D-гээр харж хяналт тавих системийг авч ашиглаж байгаа юм байна. Мөн хилчдийг хилийн тухай мэдээлэлээ газар зүйн байршлаас үл хамааран мэдээлэх боломжтой төхөөрөмжөөр хангасан байна. Хилийн манай энэгээр чи хэрэглээ явж байхад бол хилийн манай биендээ хэн энэгээр 3 даваа тавтай өхөр нааш өөрийгөө явж байгаа цагийн байдлын өрнөлтөд хил зүйн шийдвэрлэлийг мэдээ өгөх боломжтой. За энэ чи өөрийн биед явж байхад бол манайх тэ төвөөс ийм л дагуулаар хаана явж байгааг тодорхойлох боломжтой. Мөн дээр нь ингээд холбоо барина.
Яг ийм төхөөрөмж хил хамгаалах байгууллагын хэмжээнд 400 ширхэг байгаа юм байна. Мөн үүнээс гадна замын үдийн бомб орчимд байрлуулсан дулаан мэдэрдэг хяналтын камерын тусламжтайгаар бүгд найрамдах Хятад ард улсаас орж ирсэн хил зөрчигч 4 иргэнийг 15 минутын дотор илрүүлэн саатуулсан байна. Дээрх шинжилгүүд нь хил хамгаалах байгууллагын үйл ажиллагааг шин түвшинд гаргаж байгааг албаныхан онцолж байлаа. Гадаад харилцааны сайдын санаачлахаар дэлхийд даяар тархан суугаа монголчуудын нэгдсэн зөвлөгөө өнөөдөр боллоо. Дэлхийн 100 гаруй улс оронд 120 гаруй мянган элэг нэгтнүүд маань амьдардаг. Тэд өөр хоорондоо холбоотой байхын тулд төрийн бас байгууллага холбоод байгуулан ажилладаг. Эдгээр төрийн бас байгууллагууд Монгол улсын засгийн газартай хэрхэн хамтран ажиллах талаар өнөөдрийн нэгдсэн уулзалтаар хэлэлцлээ. Одоогор дэлхийн 24 оронд монголчуудын байгуулсан 68 төрийн бус байгууллага албан ёсоор бүртгэлтэй байдаг байна. 1999 онд анх гадаадд суугаа монголчуудаа цахим ертөнцид нэгтгэх зорилгоор хэсэг залуус цахим мөртөө сүлжээг анх санаачилсан нь өнөөдөр олон оронд байгаа монгол залуучуудыг нэгдэж нийлэх санааг төрүүлсэн гэж хэлж болно. Дэлхийн 24 оронд 114 төрийн бус байгууллага ажиллаж байна гэсэн тоо гарч байгаа. Гэхдээ бас энэ дээр бол бас оролцоогүй мэдээлэл явуулж амжаагүй байгууллагууд бас байгаа. Ер нь энэ байгууллагуудын хувьд аваад үзэх юм бол ер нь 7-8 чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна гэж үзэж байгаа. Нэгдүгüүрт нь бол нийтлэг үйл ажиллагаатай монголчуудын холбоодууд, за монгол хэл соёл зааж түгэж байгаа сургуулиуд, спортын холбоодууд гэдэг ч юм уу, хүмүүлийн чиглэлээр гэдэг. Ер нь бол залуучуудын оюутны гэдэг ерөөсөө нийгмийн бүлгүүдийн маш олон чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Гадаадд суугаа монголчуудын эрх ашгийг хамгаалах, тэдний нийгмийн даатгал, ирээдүйд Монголд амьдарч ажиллах орчин гэд олон чухал асуудлууд өнөөдрийн уулзалтаар хөндөгдлөө. Гэхдээ энэ асуудлуудыг гадаадд суугаа 120 гаруй мянган иргэн дор бүрнээ ам амандаа ярих нь үр дүнгүй. Тэр тусмаа байгуулсан төрийн бус байгууллага бүр нь засгийн газартаа дуу хоолойгоо хүргэж чадахгүй байна. Тиймээс тэд нэгдэж нэг зөвлөлтөй болох асуудлыг хөндөж байсан юм а. Тэгэхээр өнөөдрийн бас энэ зөвлөгөөний нэг үр дүн бол үнэхээр бид Монгол улсад бол илүү иргэн гэж байхгүй тийм ээ. Бүртгэлгүй хараа ханалтаас гадуур иргэн гэж байхгүй, байх ёсгүй. Энэ тал дээр бид бол үнэхээр яаж иргэдээ аль болохоор сайн дураар энэ бүртгэл судалгаанд хамрагдаж төрийнхөө өөрсдөө хүртэх эрхээ хамгаалуулах энэ нөхцөлөө бүрдүүлэх тал дээр үнэхээр бодтой алхам бол энэ жуулнаас бол дэвшүүлж цаашид хамтран хэрэгжүүлэх ажил гэж бодож байна. Ерөөсөө төр засагтайгаа харьцахад бол бид нэр эхлээд дотроо нэгдэж зөвлөл байгуулъя. Ингээд төрийн бус байгууллагуудын гадаад байгаа холбоо төрийн бус байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөдгийг байгуулъя. Тэгээд гадаад байгаа монголчуудын тулгуурч байгаа асуудлыг хоорондоо нэгдэж хэлэлцээд тэгээд зөвлөлөөрөө дамжуулаад төр засгийнхаа холбогдох байгууллагатай харьцаж ажиллажээ. Тэгээд төрөөс өгсөн хариугаа бас тэр зөвлөлөөрөө дамжуулаад тэр хүсэлт гаргасан холбоо төрийн бус байгууллагуудаа буцааж хэрэгжүүлэх энэ зарчмаар ажиллая гэсэн ийм л санааг бол энд гаргаж байгаа. Хилийн чандад суугаа иргэн бүр Монгол орноо төлөөлөх элчин сайд байх учиртай гэж гадаад харилцааны сайд энэ уулзалтын үеэр онцоллоо. 120 гаруй мянган Монголын иргэн амьдран суугаа улс бүртээ Монголоо зөв сурталчилж чадвал ямар ч засгийн газрын сурталчилгаа, ямар ч гадаад бодлогоос илүү чухал гэдгийг Шотландд ажиллаж байгаа нэг эмэгтэй харуулж чаджээ. Тэрээр Монгол гэдэг нэрийг буруу зөвөр ойлгодог гадаадынханд улс орноо өөрийнхөө номоор танилцуулсан байна. Залуухан хүүхдүүд даун синдромын тухай мэдгүй альхууд Монгол гэдэг улс байдгийг ч мэдэхгүй зарим газар. Тэр нь болохоор зэрэг Монгол гэдэг үгийг хараалын хэлбэрээр хэрэглэдэг. Тэнэг гэхийн оронд чи Монголоо гэж тийм нэгэнтэйгээ ингээд муудалцлаа гэж утгаад тэгж хараах ч юм уу тэгж эхэлдэг. Тийм учраас би энэ Монгол гэдэг үгийг үндсэн утгаар нь Монгол гэж хэмбэ ийм соёл иргэншилтэй улс байдаг. Монгол гэдэг үг нь зөвхөн Чингисийн үеийн 13 дугаар зууны Монгол улсыг хэлдэггүй. Одоо хүртэл Монгол гэдэг үг маань орчин үед амьд хിവэр хүн болгон хэрэгэлдэг өдөр болгон Монгол гэж хүн хэлж чаддаг тийм бардам үг гэдгийг би дэлхийд дахинд хэлхийг зорьсон юм аа. Хэдийгээр хайр улс оронд амьдардаг тэдний усыг нь ууж, ёсыг нь дагаж байгаа ч эх орноос уяатай итгэл сэтгэл бүхнийг Монгол улсын засгийн газар үргэлж санаж, эрхээ хамгаалуулах, сайн дураар бүртгэл судалгаанд хамрагдах, төрийн үйлчлэгийг тэгш хүртэх боломжийг бүрдүүлнэ гэж гадаад харилцааны сайд хэлж байлаа. Цагийн хүрд мэдээллийн хөтөлбөр нийтийн тээвэртэй холбоотой мэдээллээр танд үргэлжлэн хүрч байна. Нийслэлийн нийтийн тээвэр олон улсын жижиг төрхөд нэг алхам ойртлоо гэж өнөөдөр хотын удирдлагууд хэлж байна.
Эх жилээс хотын тээвэр цахим системд бүрэн шилжихээр болж байна. Иргэд автобусанд орохдоо төлбөрийн ухаалаг систем ашиглаж нийтийн тээвэр цагаасан хоцорч үйлчлэх хэрэггүй болох юм байна. Эх оны 4 сар гэхэд нийслэлийн нийтийн тээвэрт ухаалаг хяналтын систем болон төлбөрийн цахим карт нэвтрэхээр болж байна. Өөрөөр хэлбэл нийслэлийн нийтийн тээвэрт үйлчилж байгаа автобус бүрд GPS суулгана, мөн иргэд автобусанд цахим картаар үйлчлүүлж кондуктор ажиллагаа болно. Нийслэлийн нийтийн тээвэрт ухаалаг систем нэвтрүүлэхээр бүгд найрамдах Солонгос улсын хамтарсан үндэсний компаниудын төлөөлөлтөд нийслэлийн удирдлагууд гар үсэг зурж байна. 4 сарын 1-ээс бол бид нар энэ лүгэ шилжнэ гэж тооцож байгаа юм. Энэ бэлтгэл ажлыг ингэж хийж байгаа юм. Тэр нөхөө олгор авж байгаа одоо ахмадууд бүх одоо хүмүүст очиж байгаа нөхөө олгор оюутны нөхөө олгор нь карт руугаа шилжээд. Тэр бол өөрийнхөө одоо татвар төгсдийн мөнгөөр төлж байгаа нөхөн олгороо хяндаг болно. Автобус компаниудад өөрсдийнхөө хөрөнгийг хянж одоо маршрут бүх юуг нь чиглэлээ ингэж хянж ухаалагын систем үйлчлэх ийм төсөл юм байна. Ухаалаг автобус төслийг Худалдаа хөгжлийн банк, G-Mobile, DataCard бүгд найрамдах Солонгос улсын Zevs компанитай хамтарсан консорциум хэлбэрээр хэрэгжүүлнэ. Төслийн өртөг төрөөс гарахгүй компаниудаас гарч хэрэгжилтийн шатанд ашиг олох замаар хэрэгжүүлнэ гэж төслийнхээ ярьж байна. За автобус ухаалаг болсноор нийтийн тээвэр тогтсон цагт найдвартай үйлчлэн мөн үн төлбөргүй хөнгөлөлтөд зорчдог иргэдийн цахим бүртгэл бий болох юм а. Ер нь нийтийн тээврээр зорчно гэдэг нь цаг минутаа хэмнэн цаг хугацаанд явна гэсэн. Бүх газрууд, бүх хотууд ер нь бол цаг хугацаагаар ажлаа амжуулдаг. Энэ нь нийтийн тээврийн бүх төрлийн системийг ашигладаг. Тэгээ энэ системийн нэгдсэн системд л орж байгаа гэсэн. За бидний хувьд бол 2 жилийн хугацаанд гадаад дотоод олон улсын энэ карт системүүдийг бүрэн судалсан. Тэгээ энэний үндсэн дээр бол 13 онд дэлхийн шилдэг систем болсон энэ Солонгос улсын Сеул хотын T-Money системийг бол оруулж ирж байгаа. За Солонгосын талаас бол энэ төсөл дээр Сеул хотод сүүлийн 10 жил энэ системийг нэвтрүүлсэн. T-Money буюу Korea Smart Card компани, Amano гэсэн энэ хоёр гүрэн биднэртэй түншлэлээр орж ирж байгаа. Нийтийн тээвэрт ухаалаг систем нэвтэрснээр автобусны байршил болон бүх үйл хөдлөлийг хянаа зогсохгүй, автобусны чиглэл, маршрутыг эдийн засгийн үр ашигтай оновчтой, шинжлэх ухааны үндэслэлтэй төлөвлөх боломжтой болно. За харин нийтийн тээврийн төлбөрийн цахим картын хувьд карт цэнэглэх, худалдах төвийг автобусны буудлын ойролцоох хүнсний дэлгүүрүүд, сонин зардаг мохлог болон бусад үйлчилгээний байгууллагууд гэх мэт 500-аад цэгүүдэд байршуулахаар төлөвлөж байна. Оромын төргийн үзэгчдээ сая та бүхний үдсэн мэдээлэл бид нэр студид үргэлжлүүлэн ярилцахаар нийслэлийн тээврийн газрын дарга инкотыг урьж ирүүлээд байна. Танд Оромын төргийн 4 сарын 1-ээс ухаалаг автобустай болох юм байна. Тэр бол бас баггүй хугацаа. Энэ ажил 3 үе шаттай хийгдэнэ гэсэн. Ямар ажлууд ямар хугацаанд хийгдэх вэ? За энэ төсөл маань 3 үетэй явагдана. Эхний ээлжинд одоо автобус удирдлагын төв гэж байх юм. За энийг бол мэдээж орон байрыг гаргаад зохион байгуулна. Хоёр дахь асуудал нь бол өнгөт төлбөрийн системийн асуудал байгаа. Энэ маань одоо он гарч хийгдэх болов. Гурав дахь нь бол өнгөт одоо Улаанбаатар хотод байгаа нэг 600 орчим буудлыг одоо мөн ухаалаг болгож одоо Wi-Fi системтэй одоо мөн мэдээллийн системээр хангаж өгнө гэсэн үг л дээ. Одоо яг ажиллаад байгаа автобусны компаниуд бол ихэнхдээ орлого хөөдөг шүү дээ. Тэгэхээр ухаалаг болоод эхлээд бүх юм хяналтанд орчхоор энэ зарчмаа өөрчлөх үү? Үндсээр өөрчлөгдөнө. За энэ дээр болоод өнгөт одоо яг орлого хөөж байгаа энэ чиглэлүүд маань үндсэндээ одоо километр одоо цаг ажилласан цагаараа орлого нь эргээд тараагдах тийм хуваарлагдах тийм системээр явна. За мэдээж картаар ч юм уу тодорхой хэмжээгээр юу яаж байгаа юм чи эн чинь энэ маань эргээд одоо нэг сав руу ороод одоо орлого нь тэг буцаад тараагдана гэсэн үг. Өөрөөр хэлбэл 10% суунууд 100% суунууд явсан километр л чухал юм байна шүү дээ тийм. Тэгэж. Тэгэхээр ухаалаг автобустай болно гэхээр өнөөдөр яг олон нийтийн өмнө байгаа хамгийн том хүлээлт бол техникээ бас бүгдийг шинжлэх юм болов гэсэн хүлээлт байгаа л да. За энэ жил бүр нодон жилээс ахвалаад одоо манай нийслэлийн тээврийн дэрэгдэх хөгжүүлэх сан гэж байгуулагдсан. Энэ хүрээнд бол энэ жил 20 тэрбум төгрөгөөр одоо автобусаа шинжилээд эхэлж байгаа. Тэгээ энэ 2 оны зааг дээрээс ер нь тодорхой хэмжээний тээврийн хэрэгслүүд ороод ирэх болов гэж байна. Эдийн засгийн талаас их ач холбогдолтой гэж харж байгаа. Зорчигчдын тоо хэрвээ ухаалаг автобустай олчвол хэдэн хувиар нэмэгдэх вэ? За дээрэс нь авто замын бөглөө төвжирэл одоо байгаагаас яаж буурах вэ? За эхний ээлжинд болоод өнгөд мэдээж
жил болгон тээврийн хэрэгсэл нэмэгдэж байгаа. Хүмүүс маань одоо бас ингээд худалдаа авч байгаа. Тэгээ аль болохоор энийг бол сааруулж зогсоогоод нийтийн тээвэр одоо ухаалаг тээврийн систем маань одоо эргэжээд сайжраад ирэхээр тодорхой хэмжээгээр үе шатаагаар бууруулах болов гэж бодож байна. За төлбөрийн хувьд жишээлбэл картаараа хуудсанд одоо нэгж өгдөг шиг байх уу? Энэ бол одоо яг дэлхийн томоохон хотуудад хэрэгжиж байгаа яг төсөлтэй бол адилхан. Одоо нэг чип л байна. Тэр чип нь ямар юмд байж их нь бол одоо утсанд байна уу, картанд байна уу, оосронд байна уу те. Энэ бол төрөлөөр байх бол. Дэлгүүрт ороод бид нэр бараа авахтаа яг ямар бараа авснаасаа шалтгаалаад үнэ төлдөг шүү дээ. Хатуусанд бол харин үгүй. Нэг буудал явсан ч 500, хоёр буудал яваад 20 буудал явсан ч 500 төлдөг шүү. Ухаалаг бол энэ өөрчлөгдөн үстэй. Өөрчлөгдөн. Энэ дээр бол одронгууд Солонгос талаас хамтрагч компани T-Money гэж компани орж иж байгаа. Энэ маань одоо зөвхөн автобусны төлбөр хийх биш, одоо хүний өдөр тутмын хэрэглээний юуг бас мөн төлбөр хийж болохоор зохицуулж байгаа. За, автобусаар өнөөдөр бараг зорчигчдын тал хувь нь үнгүй зорчдог хүмүүс. Ахмад насны гоо цагдаа, оюутан энэ хүмүүсийг яах вэ? Энэ хүмүүст одоо мэдээд зориулсан тусгай карт юм уу, энэ чип бол гаргах нь бол мэдээж. За, энэгээр бол одоо өдөр тутамд тэр энэ юунд хамрагддаг хүмүүс хэдийн хэмжээтэй зорчиж байгаа гэдэг мөн тоо мэдээлэл нь бол өдөр тутамдаа гарч байгаа бол. Жишээлбэл гэр ойрхон автобусанд суугаад авах шаардлагагүй ахмад наснууд байдаг шүү дээ. Гэхдээ карта авчдаг. За хэрвээ энэ мөнгө ашиглахгүй бол өөр системд ашиглах үеийн хатан зохицуулт байх уу? Байлгүй яах вэ? Энийг бол биднээс яг ийм байдлаар зохицуулахаар ярьж байгаа. Төлбөрийн үед маш сонирн байна. Одоо ингээд нэмэлт тоног төхөөрөмжүүд маш их ажлууд хийхээр хүмүүс үнэ нэмэгдэхлөө гэсэн бас нэг тийм болгоомж л байна. Үүний хувьд бол эхний ээлжин 500 төгрөгөө барихаар биднээс төлөвлөж ажиллаж байгаа. За баярлалаа. Цагийн үрд мэдээллийн хөтөлбөр өнөөдрийн сэдвэрээ ухаалаг автобус сэдвээр нийслэлийн тээврийн газрын дарга Инх Баттай ярилцлаа. Танд баярлалаа. Дэд үтсийг нь эхлээд зөв шийдчихсэн байхад орон сууцны үнийг хэд дахин бууруулах боломж байгааг Дорногов аймгийн барилгын компаниуд танилцууллаа. Өнөөдөр сайн шанд хотод 50 м2 байр 49 сая төгрөгөөр буюу хотод баригдсан барилгаас хямд үнээр борлуулагдж байна. Энэ нь дэд үтсийн асуудлыг эхлээд шийдсэний ач тус гэдгийг аймгийн удирдлагууд онцолж байлаа. Нийслэлд буян тухай хорооллыг барихтаа эхлээд цахилгаан дулааныхын шугамыг татад дэд үтсийн асуудлыг бүрэн шийдвэрлснээр Улаанбаатар хотын зорилтод бүлэг хямд орон сууцтай болох боломж хүрсэн. Энэ сайн санаачлагыг Дорногов аймаг 2011 оноос хэрэгжүүлж эхлэн хямд үнэтэй 120 айлын орон сууцыг ашиглалтанд оруулсан. Харин энэ жил 240 айлын орон сууц ашиглалтанд ороход бэлэн болжээ. Метр квадрат үнийг бол ер нь 900 мянгаас хэтрүүлэхгүйгээр барьж байгаа. Түрүү бид нар очисон нарлаг шанд 1-2 гээ хороол дээр. Энэ дээр бол 980 мянга төгрөгийн үнэтэй байж байгаа. Орон нутгийн компани барьж байгаа. Яагаад үнийг бид нар бариад байна вөхөр орон нутгаас газрын үнэгүй гаргаж өгөөд дэд үтсийн татаад өгсөн учраас тухайн компанид шаардлага тавьж байгаа. Та нар манай одоо иргэдийг хямд өрчөлтөд орон сууцаар ханга бид нар газрын төрөөс одоо дэд үтсийг хийгээд үгүй. Харилцан зөвшөөрсөн үндсэн дээр гэрээ байгуулад тохиролцоод аль болох метр квадрат үнийг бол саяас дээш гаргахгүй барьж байгаа. Яг энэ туршлагаар 1000 айлын орон сууцыг барихаар төлгөө гаргаад ажиллаж байгааг аймгийн удирдлагууд хэлж байлаа. Хорооллыг барих 11 га талбайд эрчим хүчээ татчихсан. Одоо бохирын шугам татах ажил хийгдэж байна. За мөн орон сууцыг дулаанаар хангах дэд станцыг барьж эхэлжээ. Энэ ажлыг Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар гүйцэтгэж байна. За энэ төслийн хүрээнд хийгдэж байгаа нэг ажил бол шинээр шин суурьшлийн мөсөд 1000 айлын одоо орон сууцыг хангах 8.4 мегабайтын станц дулааны станц дээр бид нар одоо суурь ажил хийж яхад одоо байч. Энэ маань 10 сарын 30 гэхэд өөрөөлөх юм бол 10 сарын 30 гэхэд энэ ажлын барилга ажлыг дээр дуусчихна. 15 оны 6 сар гэхэд бид энэ станц хүлээлгэх боломжтой. За энэ дээр туршилаад бид нар нөгөө 1.6 км цэвэр усны шин шугам хийгээд авчир холбогдсон байгаа. Мөн бохир усны шугам холбогдсон. Өөрөөр хэлбэл Дорногов аймагт Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар нийтдээ 20 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгднэ. За энэ мөнгийг Дорногов аймагт баригдах 1000 айлын орон сууц болон аймгийн дэд үтсийг шинжилгээд зарцуулагдаж байгааг танилцууллаа. Энэ бүтээн байгуулалтын ажил одоо 70% явж байна. Үндэсний үйлдвэрлэлд ноос болон түүхийн эдийн тушаасан малчид тодорхой урамшуул авдаг. Малчид тушаасан 1 кг ноос тутамдаа 2000 төгрөгийн урамшуул авч байгаа нь
өрхийн орлого болон амжилгаанд нь нэмэр болж ирсэн. Харин энэ жилээс засгийн газрын тогтоолын дагуу заавал хоршоонд элссэн байна гэсэн шаардлага тавиад байгаа юм. Энэ шийдвэр он гарсаар буюу 1-р сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн ч малчид одоо хүртэл хоршоонд элсэж чадаагүй. Урамшуулан авахд хүндрэлтэй байгаа сурвалжлагыг бид Ховд аймгаас бэлтгэн хүргэж байна. Засгийн газрын 2013 оны 394-р тогтоолоор үндэсний боловсруулах үйлдвэрт арьс шир хоньны ноос, тэмээний ноос бэлтгэн тушаах малчид хоршооны гишүүнээр илссэн тохиолдолд мөнгө урамшуул олгоно гэдэг журмыг батлан гаргажээ. За гэсэн ч малчид хоршоонд илсэх нь бага байна. Учир нь хоршооны сан хүмрэг бүрдүүлэх зорилгоор малчтаас 200,000-аас 1 сая төгрөг хурааж авдаг учраас иргэд илсэхгүй байгаа. Гэтэл илсэхгүй бол урамшуулалт хамрагдаж чадахгүй болжээ. Сум майныг 470 орчим малчинтай мал өрхөө 600 гаруй өрхтөө энэ хүмүүс бүгдээ хоньны ноосныхоо урамшуулыг авдаг. Энэжлийн хөгжих юм бол засгийн зэрэгс барьж байгаа хөдөлгөөний яамнаас барьж байгаа бодлогоор бол хоршооны гишүүн биш бол урамшуулыг олохгүй гэсэн байж байгаа. Тэгээд өнөөдрийн судлаад ирсэн чинь сумд 17 хон өрхөнд материал нь бүрдэж явж байгаа. Манай компани бол урд нь бол 6500-аас 7000 өрхийг урамшуулалт хамруулдаг байсан. Тэгэхэд энэ жил Ховд аймгийн хэмжээгээр одоо зөвхөн хоршооны гишүүнд олгох юм бол ерөнхийдөө бол Ховд аймгийн хэмжээгээр бол 88% нь хаягдаж нэг 12-3% нь бол урамшуулалт хамрагдахаар байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл арьс шир ноосны урамшуулалт цөөн малтай иргэд хамрагдаж чадахгүй байна. Хоршоонд татвар төлж илснэ гэдэг 1000-аас дээш малтай иргэдийн хувьд асуудалгүй хэдиж 200-аас 300 толгой малтай дундаж айл өрхөд хоршоонд илсэж урамшуул аавна гэдэг том шалгуур болжээ. Ноосны урамшуул олгож эхлээд 3 жил болж байгаа. За энэ хугацаанд сүргийн бүтцэд өөрчлөлт гарч хоньны тоо толгой өсөх хандлагатай байсан гэд сайн талууд байсныг ч хэлж байгаа юм. Эрс хонь сүрэг бол өснө мэдэгдэж байгаа. Жишээлбэл манай зарим нэгэн сумууд бол 25 тонноос гардаг одоо сумууд нь маань энэ жилийн байдлаар бол 35-аас 36 тонноос өгч байгаа. Энэ байдал нь бол ерөнхийдөө Ховд Монгол улс даяар бол хонь өсөж байгаагийн нэг шинжилтэй. Нэг сумд 2-оос 3 хоршоо байгуулагдсан малчдыг нэгтгэж байгаа. Гэхдээ малчид цас зудтай үед хадлан тариалангаа хамтарч авдаг утгаараа хоршиж ажиллах зорилготой байсан ч хөдөөний хоршоонууд зөвхөн ноосны урамшууллын төлөө ажилдаг чэнжийн шинэ хувилбар болцоход байгааг малчид хэлж байсан юм а. Цаашид малчид жинхэнэ утгаараа хоршиж ажиллах хэрэгтэй байгааг за бас энэ жилийн хувьд хоршоондоо элсэж чадахгүй бол урамшууллаа авч чадахгүйнээ сунгаж өгөөч гэсэн саналтай байгаагаа хэлж байлаа. Монгол улсын баатар, хөлбөрийн баатар маршал Юмжаагийн цэдэн балагсныг энэ өдрүүдэд Увс аймгийн ард иргэд дурсаж байна. Төр нийгмийн нэр зүтгэлтэн цэдэн балын мэндэлсний 98 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан түүний хөшөөнд хүндэтгэл үзүүлж цэцэг өргөх ёслол боллоо. Тэрээр 1916 оны 9-р сарын 17-ны өдөр өнөөгийн Увс аймгийн Давс сумын нутагт төржээ. За эмэм агентлаг Увс аймгийн Улаангам хотоос мэдээлж байна. Өнөөдөр Юмжаагийн цэдэн бал хөшөөнд одоо хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ энэ аймагт болж байгаа аймгийн 1-р зөвлөмөр сургуулийн сурагчид за төр нийгмийн нэр зүтгэлтэн Юмжаагийн цэдэн болгоон хөшөөнд хүндэтгэл үзүүл цэцэг өргөж байна. Өнөөдөр бол түүний мэндэлсний 98 жилийн тохиож байгаа юм. За одоо цэдэн болгоон хөшөө бол зөвхөн Улаангам хотод байдаг. Мөн Увс аймгийн Давс суманд байдаг. За энэ аймагт музей байдаг. За ингээд хойч үе залуучуудад цэдэн болгоон талаар түүхийг танилцуулах, дурсах энэ арга хэмжээг бас өнөөдөр зохион байгуулж байгаа юм байна. Бүгд наримдах Монгол Ард улсын төрийн дэргүүн, ерөнхий сайд, Монгол Ардын Хувьсгалт намын төв орооны ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол улсын баатар, хөлбөрийн баатар, маршал Юмжаагийн цэдэн болвол Увс нутгийн унган хүнгэж хүүхдүүд бахархан ярьж байлаа. Энэ хүнийг бол бас Увс аймгийн одоо бахархал болсон одоо хүн Монголын одоо төр нийгмийн төлөө 40 гаруй жил одоо өөрийнхөө одоо оюун ухаан одоо өөрт байдаг бүх авьяас чадвараа одоо ингэж зурулж ажилласан юм хүн юм аа. Тэгээд энийг бол одоо бид нар одоо бас өөрсдөө бидний үеийнх бол сайн мэддэг, биднээс доош үеийнх нь бас мэдэхгүй байх гэж бодоод бас энэ сургуулийн сурагчнууд, оюутнуудад бол энэ хүний талаар бол бас нэлээд одоо сурчилждаг. Хуучны 470 хаан аймгийн Үнэн Зоригт хошууны их буурай хэмээх газар төрсөн. Одоогийн Увс аймгийн Давс сумын одоо нутагт төрсэн хүн байгаамаа. Тэгээд энэ хүн нь төрийг 44 жил удирдах одоо түүхэнд хар цагаанаар бичигдсэн тийм агуу хүн. Тэгээд манай сургууль цэдэн бал дарга нэрээр одоо нэрлэгдэж явдгаараа их бахархтай. Манай сургууль дээрээс нэг цэдэн балын тийм тэмцээн болсон байхгүй юу? Тэгээд тэрнээс болоод тэр тэмцээнээс нэг тэмцээнд оролцох гэж төв номын сан болон сургуулийнхаа номын санаас уншиж цэдэн балын талаар нэг илүү их мэдээлэл авсан.
Сэдэн балагсны Мэндисний 100 жилийн удахгүй тохион түүх тоог улс нутгийнхан өргөн тэмдэглэхээр бэлтгэж байгааг мэдээлж байна. Монголын төрийг 44 жил удирдсан түүхэн үнэн монголчууд тэр дундаа улс аймгийн иргэд мартах учиргүй юм гэлээ. За би 1980 онд 10 дугаар анги төгссөн. Хэмжээгийн цэдэн болгоо манай аймагт ирсэн. Тэгээд бид нар сургуулийн хүүхдүүд байсан. Тэгээд манай усын арт түмэн цэдэн болгоог бол хаана л явсан газар хөндөнд хүмбэг нугтаж мэдшилж толгойд охиж одоо өөрийн биеэр уулзахгүй ч гэсэн ямар нэгэн зайнаас одоо харьцаж харах юмсан өцхөмсөн гэсэн хүсэл тэмүүлэлтэй хөтлөгтөд уулзаж учирч байсан. Өр хүүхдийн одоо бас нүтгэт нь авч ирээсэй билээ гэж л би хүсэж өгдөг штэ. Сэдэн балагсны аж охин Зоригийн Анастасияг Монголд аль биесээр урьж төрлөх улс аймагт зочлуулах хүсэлтэй байдгаан энхүү илэрхийлж байсан юм аа. Монгол улсын ерөнхийлөгч Илбэг Дорж Дэлхийн банкны Монгол улс, Хятад, Бүгд найрамдах Солонгос улс болон Зүүн Аз, Номхон далайн бүс нутаг хариуцсан захирал Берт Хопман Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Джеймс Андерсон нарыг хүлээн авч уулзлаа. Монгол улс Дэлхийн банктай урт хугацаанд үр дүнтэй хамтран ажиллаж, хөгжлийг дэмжих, ядуурлыг бууруулах, хөгжлийн өгөөжийг ард иргэдэд тэгш хүртээдэг тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр их зүйл хийсэн гэдгийг ерөнхийлөгч дурдлаа. Оюутнуудын ихэнх нь буруу амьдралын хэм маягаас үүсэлтэй ходоод гидс болон стрессийн гаралтай мэдрэлийн ядаргаатай байдаг. Харин оюутан охид хүсээгүй жирэмслэлтэнд өртөмтгий байдаг гэж эмч хэллээ. Ирээдүйд хөдөлмөрийн насандаа эрүүл байхын тулд оюутан үедээ зөв амьдралын хөвшилтэй байх ёстой гэж эмч нар хэлж байна. Энэ 9-р сар бол оюутны эрүүл мэндийг дэмжих сарын байна. Оюутны эрүүл мэндийг дэмжих сарын хүрээнд оюутнуудад эрүүл амьдралын хэв шинж, хүний эрүүл мэнд, амжилт бүтээлд хэрхэн нөлөөлдөг талаар сургалт сурталчилгаа явуулж байна. 1995 онд Бээжин хотноо дэлхийн эмэгтэйчүүдийн 4-р баг хурлаас үйл ажиллагааны хөтөлбөр батлан гаргажээ. Манай улс энэ хуралд оролцож тодорхой үүрэг хүлээсэн. Өнөөдөр 20 жилийн дараа хэрэгжилтийн ямар угаалаар улсын хурал болоод төрийн бас байгууллагын төлөөллүүд уулзаж дүгнэлээ. 20 жилийн өмнөх үетэй харьцуулахад эмэгтэйчүүдийн эрхэнд эерэг өөрчлөлтүүд гарсан ч хүн амаа өсгөх зорилгоор зөвхөн төрөлтөд дулдуйтсан өрөөсгөл бодлого баримталж төр хэмжээний хүрэлцээ бэлгийн болон нөхөн өрчхөн эрхүүд орхигдсоор байгааг онцоллоо. 20 жилийн өмнөх үетэй харьцуулахад эмэгтэйчүүдийн эрхэнд эерэг өөрчлөлтүүд гарсан ч хүн амаа өсгөх зорилгоор зөвхөн төрөлтөд дулдуйтсан өрөөсгөл бодлого баримталж төр хэмжээний хүрэлцээ бэлгийн болон нөхөн өрчхөн эрхүүд орхигдсоор байгааг онцоллоо. Монгол улсын ерөнхийлөгчийн ивэлээр сэргээн байгуулагдсан Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрал Морьтон Монголын аялал нэртэй тоглолтон төм олонд төлөвлөлт орволжээ. Тоглолт энэ сарын 20-21-ний өдөр үндэсний дугуйчгийн Эрдэмэн чуулгад тавигдах юм. Монгол улсын хөдөлмөрийн баатар төрийн сорилт ардын жүжигчин Ловсон Шарвын нарны домгоос эхлээд төрийн хошоо сорилт ардын жүжигчин Жансан Нурын мэргэнд буусан чон зэрэг Монголын хөгжмийн урлагийн оргил бүтээлүүд Морьтон Монголын аялал тоглолтоор тоглогдох юм аа. Манай мэдээллийн хөтөлбөрийг сонгон үзэж байгаа танд баярлалаа. Баялагын сан буюу ирээдүйн өвийн тухай хуулийн хэлэлцүүлэг өнөөдөр иргэний танхимд боллоо. Монгол улсын ерөнхийлөгчийн санаачлагаар ухаалаг төрийн бодлогын хүрээнд энэ хуулийн төслийг боловсруулад байгаа юм. Уул уурхайн баялагаас олсон орлогоо ирээдүйн хойш үедээ хадгалж үлдээх ингэснээр макро эдийн засгийг тогтворжуулах зорилготой хуулийн төслийг засгийн газар дэмжиж байгаа. Удахгүй улсын хурлд өргөн барихаар төлөвлөж байна. Монгол улсын төсөв ирээдүйд зориулсан хуримтлал үүсгэхгүйгээр олсон хэмжээгээр зарлаад гэдэг зарчмаар явж ирсэн. Макро эдийн засаг дунд болон урт хугацаанд тогтвортой байх хэрэгтэй. Уул уурхайгаас улбаатай галланд өвчний эсрэг дархлаатай байх ёстой. Уул уурхайн бүтээгдэхүүн өөрөө тогтворгүй, үнийн өсөлт бууралтаар хэлбэлцэж байдаг зэрэг нь баялагын сан буюу ирээдүйн өвийн тухай хуулийг хэрэгжүүлэх гол шаардлага болж байгаа юм а. Нийлүүлж байгаа мөнгөний хэмжээ нь эдийн засгийн өсөлтийн хэмжээтэй тэнцүү байж эрүүл тогтолцоо үүсдэг. Зөвхөн сүүлийн 5 жилийн жишээнээс харахад манай эдийн засаг нийлүүлсэн мөнгөнийхөө хэмжээгээр буюу 500% өсөөгүй байна. Тийм учраас эдийн засгийн хувьд шинэ механизм болох баялагын сангаар дамжуулж макро эдийн засгийн шинэ загвар, макро эдийн засгийн удирдлагын шинэ бодлого хэрэгжүүлж болно гэж үзэж байгаа юм. Тэгэхээр бид ингээд тухайн жилдээ одоо нэг 500 тэрбум төгрөг энэ баялагын сандаа төвлөрүүлээд явахаар энэ төсвийн зарлага тэр хэмжээгээр хэмнэх тийм болцоо боломж бүрдүүлнэ. Мөн тэр хэмжээгээр эдийн засгт нийлүүлэгдсэн мөнгийг татаж Монгол банкнд байршуулах тийм болцоо боломж бүрдэнэ. Үүнийгээ буцаагаад одоо валютаар ингээд хадгалаад цаашаа харжуулаад явахаар Монгол улсын бас валютын цэвэр нөөц ингээд нэмэгдээд явах юм давхар
ингээд дагсан тийм гинжин уруулаар тийм эерэг нөлөө үзүүлэх юм шин тогтолцоо үүсэх болцоотой болох юм. Баялагын сангийн хууль хэрвээ 2015 оноос хэрэгжиж эхэлвэл 2018 оноос эхлээд хүний хөгжил сангийн үйл ажиллагаа зогсноо. Тийм учраас баялагын сангийн хуулийн дагуу иргэдэд очих өгөөж нь юу байх вэ гэдэг асуудал анхаарал татж байгаа юм. Нийт эдийн засаг тогтворчсноор инфляц буурна, эдийн засаг эрүүлжихийн хэрээр иргэдийн амьдралд нөлөөлнө. За уулуурхаан баялагын үнцнийг хойч үедээ өвлүүлэн үлдээж зарцуулах эрхийг нь хамт өгч байгаа нь бас нэг онцлог. Баялагын сангийн хөрөнгөнд 2030 он хүртэл гар хүрэхгүй, харин өсгөх арга хэмжээ аавна. Би 2030 оноос хойш ер нь өгөөж эхэлнэ. Тэрнээс наан бол одоо хоримтлуулна, тэрийг удирдуулна. Хөрөнгөний менежер маань одоо өөр ашигтайгаар олуулсан санхүүгийн зах зээл хөрөнгө оруулалтын менежментийг хэрэгжүүлнэ. 30 оноос хойш бол одоо хүүгээ гүйх эхэлнэ гэсэн. Тэгэхээр бид нарыг 12 жилийн хугацаатай хадгаламж байршуулчаад тэндээсээ хойш хугацаанд бол жил болгон өгөөж аавна, жил болгон хүүгээ аавна, жил болгон үр ашиг хүртнэ гэсэн. Судалгааны хэсгийнхэн 2077 он хүртэл гэсэн хугацааг сонгож тооцоо хийж үзсэн. 2077 онд сангийн хуримтлал 46.9 их найд төгрөг болох тооцоо гарсныг танилцуулсан юм а. Энэ бол урьдчилсан тооцоо хэдий ч ирээдүйдээ өвлүүлжүүлдэх ухаалаг төрийн бодлогын нэг хэсэг юм. Өнөөдөр багш нарыг дэлхийн боловсролын стандартын хэмжээнд ажиллах боломжоор нь хангаад өгчих юм бол бидний ирээдүйн чанартай боловсрол авч чадна гэж нэгэн багш хэлж байна. Жишээ нь Монгол хүүхэд эх орондоо Стэнфордын их сургуулийн лекцийг сонсож алдарт Eiffel компанийн үүсгэн байгуулагчдын туршлагаас суралцах боломжтой. Үүнийг ерөнхий боловсролын сургуульд нэвтрүүлэх цахим аргыг орчлон сургууль нэвтрүүлсэн байна. Хэрэв сумын сургуулийн багш нарт интернет нь байгаад захирлан жаахан дэмжиж өгчхөл өнөөдөр ерөнхий боловсролын сургуулийн хичээл дэлхийн стандартад нийцэх хэмжээнд явж болно. Үүнийг орчин сургууль дээр хэрэгжиж байгаа цахим сургуулийн оршинс харж болно. Жишээ нь интернет дэх Google аппликейшнд боловсролын салбарт ашиглаж болох education application гэж байдаг. Үүнээс багш өөрт хэрэгтэй программыг татаж авч хичээлдээ ашиглаж болдго юм байна. За энэ аппликейшны тусламжтайгаар бид нар бол яг анги дээр явагдаж байгаа хичээлийн даалгаварч гэдэг юм энэ болгоно яг real time-аар буюу бодит цаг хугацаанд ерөөсөө хянах боломжийг бүрдүүлж өгч байгаа. За тухайлбал энэ дээр ингээд аваад үзэх юм бол дөнгөж сая өгсөн ангийн ажлыг 24 хүүхдээс 1 2 3 4 хүүхэд хийгээд явцсан. За нэг хүүхдийн хувьд returned буюу буцаагдсан байж байгаа. Буцаагдана гэдэг нь одоо тухайн сурагч одоо ямар нэгэн байдлаар буруу хийсэн ч юм уу нөгөө даалгавраа ангийн ажлаа ойлгоогүй болмоос буцаагдсан гэдэг. Энэ өнөд байж байгаа. За ингээд даалгавар ороод ирсэн тохиолдолд багш шалгаад шууд одоо grade гэдэг одоо энэ хэсэг байж байгаа. Энэ grade гэдэг хэсэг дээр одоо жишээлбэл 100 оноос магадгүй 90 оноо гэдэг өгөөд return гэдэг ингээд дарахад энэ хүүхэд бол ерөөсөө шууд бүгдийг хүлээж авах боломжтой. Хүн бүр өнөөдөр ухаалаг гар утсаа ашиглан цагаагаар банк санхүү төдийгүй өөрийн мэрэгжилдээ хэрэгтэй төрөл бүрийн программыг татаж авч ашигладаг болсон. Яг үүнтэй ижил дэлхийн боловсролын салбарт хамгийн сүүлийн үед ашиглаж болох дэвшилтэд арга хэрэгсэл Google аппликейшнд байна. Үүнийг л орчин сургуулийн бүхэл хичээлд хэрэглэхээр болж байна. Жишээ нь дэлхийн түүхийн хичээлд цахим сургалтыг нэвтрүүлснээр сурагч өнөөдөр дэлхийн хамгийн алдартай түүхчдийн хамгийн сорог мэдээллээр өөрийгөө цэнгэлнэ. Дэлхийн улс орнуудыг тухайн нэг үнцгийг, тухайн нэг цэгийг яаж харж ийн вэ? Яаж тэрийг ойлгож ийн вэ гэдгийг олон их сурвалжуудыг зэрэгцүүлэн тавьж үзээд сурагч тэрийг өөрөө судалж авч үзээд эцэст нь өөрийн гэсэн дүгнэлтэнд хүрээд тэрүүгээр өөрийгөө хамгаалж чадж байна гэдэг бол Cambridge-ийн сургуультанд Google application, Google таблетуудыг ашиглаж байгааг хамгийн том давуу тал болж байгаа. Дэлхийн шилдэг сургуулиудад хэрэгэлдэг Google аппликейшны боловсролын программыг орчлон Cambridge сургууль бүхэл хичээлдээ нэвтрүүлэх эрх авсан. Эндхийн сурагчид хим биолог, газар зүй, бизнес судлал, эдийн засаг гэд бүхэл хичээлдээ мини дэлгэцэн компьютер буюу таблет хэрэглэж дэлхийн багш нараар хичээл заалгана гэсэн үг юм байна. Шотланд, Их Британий бүрд түнээс гарах хэсгийн шийдэх санал хураалт өнөөдөр болж байна. Украинчууд Донбасд онцгой статус олох хуулиа хүчинг болгохыг шаардж байна. Америкийн эдийн засаг Украиний нөхцөл байдлаас шалтгаалan савлаж эхэллээ. Хятад энэтхэгийн худалдааны бараа эргэлтэд 70 тэрбум Америк долларт хүрээд байна. Оросын систем корпорацийн тэргүүн Евтушенко мөн угаасан хэрэгээр гэрийн хорионд орж шалгагдж байна. Үзэгчтэй бүхэн дэлхийд дахинд болж байгаа мэдээллээс хүлээн авах нь. Өнөөдөр Шотландд өглөөний 7 цагаас буюу Улаанбаатарын цагаар 14 цагаас орон нутагт төдийгүй олон улсаараа үр дүнд нь анхаарлаа хандуулж байгаа бүх нийтийн санал хураалт эхэллээ. Бүх нийтийн санал хураалт орон нутгийн цагаар оройн 22 цаг хүртэл үргэлжлэх юм.
Иргэд сонгогчдын саналаар инхүү 307 жилийн дараа Их Британий нэгдсэн хамт улсын бүрэлдэхүүнээс гарч тусгаар технологи зарлах эсхийг шийдвэрлэх гэж байгаа юм байна. Шотланд дээр бүх нийтийн санал авах нийт 2608 хэсэг хороодыг эмхлэн зохион байгуулад байгаа юм. Шотландын нийт хүн ам 5.2 сая бөгөөд бүх нийтийн санал хураалтанд 18-аас дээш насны 4.5 сая иргэн, за 16, 17 насны 100 мянган өсвөр насныхан оролцож саналаа өгөх эрхийг эдлэх ёстой юм байна. Урьдчилсан байдлаар санал хураалтанд оролцохоо 4 сая 285 мянган иргэн буюу сонгогчдын 97% нь бүртгүүлсэн байна. За урьдчилсан байдлаар санал хураалтанд оролцохоо илэрхийлж 4 сая 285 мянган иргэн буюу за сонгогчдын 97% нь бүртгүүлсэн байгаа юм байна. За түнчлэн тэдгээрээс 789 мянган шуудангаар саналаа илгээж санал хураалтанд оролцох юм байна. Өчигдөрхөн Daily Telegraph санал асуулгынхаа дүнг нийтлсэн бөгөөд за үүнд Шотландын орсон суугчдын 91% нь саналаа өгөх мэдэгдснээс 52% нь тийм гэж хариулахаа илэрхийлжээ. За гэхдээ ажиглагчдын хувьд санал хураалтын дүн тусгаар тогтнолыг дэмжигчд болоод эсэргүүцэгчдийн альнийхэн талд гарахыг урьдчилан таамаглаж зөрөглөхгүй байх шиг байна. За учир нь тэдний санал сүүлийн 2-3 7 хоногийн өмнө бараг л ойролцоо байсан төдийгүй зөрүү гарлаач тун баг хувьтай байсныг олон нийтийн дунд явуулсан төрөл бүрийн судалгааны дүнгууд баталж ирсэн юм а. За саналын утсан дээр Шотланд тусгаар тогтносон улс байх ёстой юу гэдэг ганцхан асуулт бичигдсэн байгаа бөгөөд сонгогчдод тийм үгүй гэсэн хоёр хариултын сонголт байгаа юм. За бүх нийтийн санал хураалтын дүнг маргааш ихэд танилцуулахаа зохион байгуулагчид нь амлаж байна. За хэрв санал хураалтанд оролцогчдын ихэнх нь тийм гэсэн хариултыг сонгосон байх юм бол эх оны 3 дугаар сарын 24-ний өдөр Шотланд тусгаар тогтнолоо албан ёсоор баталгаажуулж зарлах ёстой юм а. За бүх нийтийн санал хураалтаас өмнө Шотландд тусгаар тогтнолыг дэмжигчдийн болоод эсэргүүцэгчдийн хоёр хөдөлгөөн ажиллаж байлаа. Эхнийх нь буюу Шотланд тим гэсэн хариултанд нэгдсэн бүлгийг Шотландын эрх хөрөгч үндэстний нам, Шотландын ногоон нам болоод социалист намынхан бүрдүүлж байсан юм а. Энэ хөдөлгөөний гол санхүүжүүлэгч нь эрх хөрөгч үндэстний намаас гадна хэдэн жилийн өмнө суглаанаас 184 сая евро одсон гэр бүлийн хосуудолох Вер, Колин Кристин нар болжээ. За нөгөө нь хамтдаа илүү нэртэй хөдөлгөөн байсан юм. За энэ хөдөлгөөнд нэгдсэн Британий намууд болох консерватив, либерист, либерал ардсан намуудын Шотланд дахь салбаруудын эвсэл нэгдсэн байсан юм. За Шотландын тусгаар тогтнолыг эсэргүүцэх хөдөлгөөн үүсэн байгуулагдсныхаа дараа нийт сая гаруй фунт стерлингийг тэр дундаа нефтийн магнат Иэн Тейлорын хандив болох 500 мянган стерлингийн санхүүжилт авснаа мэдэгдэж байсан юм а. За санал хураалтын өмнөх кампанид ажилд энэ хоёр гол хөдөлгөөнөөс гадна тусгаар тогтнолын төлөөх либеристууд за хамтдаа үлдэцгээ нэртэй хилийн чанд дахь шотландчуудад санал илэрхийлэх боломж олгохыг шаардаж байсан жижиг хөдөлгөөнүүд оролцож байсан юм. За нэмэлт мэдээллийг өгөхөд бүх нийтийн энэхүү санал хураалтанд хилийн чандад ажиллаж амьдардаг шотландчууд санал өгөхгүй юм байна. За тэдний доо 900 гаруй мянгад хүрдэг тухай зарим их сурвалжууд дамжуулж байна. За олон улс орны эрх хөрөгчид Шотландын бүх нийтийн санал хураалтын талаарх байр сууриа илэрхийлж байна. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Барак Обама Америкийн гол түнш Их Британь нэгдсэн улс хэвээрээ үлдэнэ гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна. За түншлэн энэ санал хураалтын дүнг онцгой анхааралтай ажиллаж байгаа орнууд ч байна. Салан тусгаарлах хүсэлтэй бүс нутгийнхан байдагч нутаг дэвсгэрийнхаа бүрэн бүтэн байдлыг хадгалж үлдэхийн төлөө чармааж ирсэн Европын Испани, Франц, Итали, Бельги, Герман, Молдав дэдүгэ за Украинигч ажиглагчид тэдгээр орнуудын тоонд оруулж байна. Испани ерөнхий сайд Мариана Рахой энэ асуудалтай холбоотойгоор хамгийн түрүүнд байр сууриа илэрхийлсэн. Тэрээр Каталони, Шотландын тусгаар тогтнолын асуудлаарх санал хураалт Европын нэгдэлд аюул учруулж, эдийн засгийн уналт ядуурлах газар авахд хүргэж болцсошгүйг анхааруулж байсан юм. За тэрээр тусгаар тогтнолын санал хураалтыг Европын хүлэг онгоц руу усан дуугар тавьсан шумбөгч Минтэй адилтгсан байна. За Испани эрх хөрөгчдийн хувьд Каталоны эрх хөрөгчид ирэх 11 дугаар сард тусгаар тогтнолын асуудлаарх бүх нийтийн санал хураалт явуулахаар төлөвлөж байгаагаа мэдгдсэн нь асуудал үүсгэж байгаа юм. За тиймээс ч санал хураалтыг үндсэн хуулинд харшлан хэмээн эсэргүүцэж байгаа юм. Өнгөрсөн мягмар гарагт Украиний дээд радийн хаалттай хуралдаанаар батлагдсан хуулиуд дотоодын маргааныг үүсгээд байна. Хэд үндэс зэргийг үзэлт Правый сектор хөдөлгөөнийхэн ерөнхийлөгч Петр Порошенкогийн ордны гадна эсэргүүцлэн илэрхийлэн үүмэн дэгдээсэн байна. Тэд ерөнхийлөгч Порошенкогоос Донбасст онцгой статус олгох, салан тусгаарлагчид өршөөл үзүүлэх тухай хуулиудыг нэн дээр хүчингүй болгохыг шаардаж байна. Украины дээд рад Донецк, Луганск мужийг ирэх 3 жилийн хугацаанд онцгой бие даасан удирдлагатай болгох ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг баталсан. За мөн энэ бүс нутгуудад ирэх 12 дугаар сарын 7-ны өдөр орон нутгийн ээлжид бус сонгуул зохион байгуулах хуулийг ч баталсан юм а.
Дангаар тусгаар тогтнолоо зарласан бүгд найрамдах Донецк ард улсын ерөнхий сайд Александр Захарченко дээд радийн шийдвэрийг талархан хүлээн авч байгаагаа мэдгдсэн байна. За гэвч Украиний засгийн газрын тэргүүн Арсений Яценюк хэд үндэстний үзэлт Правый сектор хөдөлгөөнийхөнтэй санал нэг байгаагаа илэрхийлсэн байна. За түнчлэн тэрээр төв засгийн газрын хяналтанд ордоггүй зүүн өмнөд нутгийн сэргээн босголтод төсвөөс хөрөнгө мөнгө зарцуулахгүй хэмээн засгийн газрын хуралдааныхаа үеэр мэдгдсэн байна. За мөн Украиний ерөнхий сайдсан Юлия Тимошенко Баткившина намынхан энэ хуулиудыг хүчингүй болгохын тулд үндсэн хуулийн шүүхэд хандхаа мэдэгдээд байна. Хинч бүгд найрамдах гээд байгаа Луганск, Донецк улсууд гээд байгааг хуульчлахгүй. Энэ бол миний улс төрийн байр суурь. Энэ хуулиудаар бол өнгөрсөн хугацаанд Донбассын төлөө, тэнд Украины паспорттойгоор эрх чөлөөтэй амьдрахын төлөө тэмцсэн Донецк, Луганскийн олон сая иргэдээс урууж байна гэсэн үг. Эдгээр хуулиудаас харахад бидний газар нутгийн нэгэн хэсгийг Оросын албаны улсад болон хөлснийхэн террорист алуурчдад өгч байна. Оросын албаны улсын эсрэг авсан эдийн засгийн хориг арга хэмжээг цаашид чангадах нь бусад улс орнуудын эдийн засагт хориг хохирол учруулж болжшгүй. За ийм байр суурьтай байгаагаа Америкийн сангийн сайд Джейкоб Лю илэрхийлсэнийг олон улсын хэвлэлүүд өнөөдөр онцолж байна. Үүний зэрэгцээ Америкийн холбооны нөөцийн сангийн удирдах зөвлөлийн тэргүүн Janet Yellen бодлогын хүүгээ нэмэгдүүлэхгүй одоогоор жилийн 0-оос 0.25% нь барихаа мэдгдсэн. Тэрээр мөн бодлогын хүүг хэдийд нэмэгдүүлэхээ хэлж чадахгүй байгаагаа хүлээн зөвшөөрсөн ч за одоогоор цаг хугацаа биш эдийн засгийг сэргээх нь илүү чухал байгааг онцлсан байна. За бодлогын хүү нэмэгдээгүйтэй холбоотойгоор зарим эдийн засагчид Америкийн эдийн засагч за Украиний асуудлаас үүдэлтэй хоригийн дайны үр дагаврыг амсч байгаагийн баталгаа гэж харж байгаагаа илэрхийлж байна. За гэхдээ холбооны нөөцийн системийн энэ мэдэгдэл хөрөнгийн биржид нааштай өөрчлөлт авчирсан байна. Нью-Йоркийн хөрөнгийн биржийн гол индексүүд түүний дотор S&P, Nasdaq, Dow Jones индексийн өсөлт 0.13-аас 0.21 хооронд хүрсэн байна. Монголын мэдээ агентлагийн уран бүтээлчид цагийн хүрдэн дээдлийн хөтөлбөрийн хөрөг баргийн дугаараар үзүүллээ. Та бүднийхээ маргаашийн ажил үйлсэд амжилт хүсье. Сайхан байна.